Асууд хамтран амьдраад 3 жил хамтран амьдраад дундаасаа хүүхэдтэй болсон эсвэл үржилж авсан бол энэ гэрэлттэй арилдлах харилцаа болох уу? Гэрэлттэй арилдлах харилцааны жагсаалтанд яг энэ байхгүй болохоор асууж байгаа. За хоёрдугаарт нь энэ гэрлэлснээс одоо гэрлэлт цуцалсны дараах үүсэх тэтгэлэг санхүүгийн харилцаан дээр асархуун асуудлыг яаж оруулж байгаа вэ? Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ одоо ээжүүд голд асраад явж байгаа. Тэр аав нь бол хүүхдийн тэтгэмж гэдэг дүнгээр одоо мөнгө өгч штт те. Гэтэл тэр хүүхдийн ийм эмчилгээ сургууль сурахтай холбоотой хөгжтэй холбоотой зардал дээр ерөөс төлж дийлдэггүй. Ийм амьдрал бол одоо хэдэн одоо мянгаараа л байгаа да. Тэгэхээр энэ асуудал дээр ямар ахиц гарах вэ? 3 дугаар асуудал нь одоо хүчин төгөлдөр бүрдэгдэж байгаа үндсэн хууль болон гэр бүлийн тухай хуульд ижил хүйсийн асуудыг угаасаа гэрлэх боломж үндэслэл юу н байхгүй л байгаа шүү дээ. Том зургаар бол. Гэтэл манай одоо энэ хуулийн шинжилэлтээр бол оруулсан байл да. Тэгэхээр энэний цаад учир нь яаж одоо тэр үндсэн хуулиа юм уу эсвэл одоо өөр гэрээ конвенцтэй байгаа зүйлээ дагаад ингээ өөрчлөх юм уу? Ер нь манад LGBT хүмүүс ижил хүйсийн одоо гэрлэгчд энэ хуулийг батлсан дараа нэмэгдэх юм уу гэдэг ийм 3 асуулт байгаа. За ажлаас хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны хувийн хэрэгцүүлсэн дарга оюун зул таны асуултанд хариулъя. Хоёрдугаар асуултан дээр бол асархуун асуудал тий. Тэгэхээр манай энэ гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан энэ хууль маань өөрөө олон улстай ч гэсэн яг гэрлэлт бүртгэх, гэрлэлт цуцлах, за тэгээд тодорхой бүтэн үн ч юм уу энэ тохиолдлуудад асар хамгаалалт харгалзан дэмжлэг тогтоох, өөрчлөх, эцэг их байх эрхийг хязгаарлах, хасах энэ гол цөм харилцааг зохицуулдаг ийм хувийн хэрэгцээ шинжтэй хууль байгаад байгаа. Тэгээ ер нь бол хуулийн төсөлд болон одоо байгаа хууль дээр ч гэсэн гэрлэгчдийн эрх үүрэгтэр ямар ч тохиолдолд хүүхдийг ямар ч хүүхэд байсан гэсэн хүүхэд төрснөөр эцэг эхийн энэ одоо харилцаа үүсэх, хүүхдийн өмнө үүрэг тэжээнд итгэх, хүүхдэд тэжээнд итгэх энэ малгай үүрэг нь бол хэвээрээ хадгалагдсан явж байгаа. Тэгээд холбогдох бусад салбарын хуулиар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг дэмжих асуудлуудыг бол зохицуулж өгсөн байгаа. Тэгээ мөн дээрээс нь бас гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийн төсөл бас ингээд хамт боловсруулагдаад явж исэн. Араас өргөн мэдүүлэгдэх бах энэ хуулийн төсөлд бол яг энэ гэр бүлүүд, ийм хүүхдүүдтэй гэр бүл, ганц бие эцэгтэй гэр бүл зэрэг асуудлуудад бол яаж дөрөөс дэмжлэг үзүүлэх энэ харилцааг бол төрийн нийт эрх зүйрөнд бол зохицуулж оруулж ирэх юм аа. За Саранчууд чулуун гишүүн тодруулж асууя. За улсын их хурлын байж байгаа. Улсын их хурлын гишүүн Хасваран Гавыгийн урилгаар олон улсын стандартчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Серго Мужика Монтес тэргүүтээ төлөөлөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо найзаж байна. Та бүхэн сайн бүхнийг хүсье өрөөё. За Саранчууд гишүүн тодруулъя. Би 3 асуулт асуусан. Нэг дээр л хариулт авлаа. За миний асуугаад байгаа зүйл болохоор одоо шинэ хуулиар бол гэрээгээр зохицуулж болох харилцаа гэж үүсэх юм байна. Тэгэхээр тэр дотор бол энэ асархуун асуудлыг ерөөсөд дурдж өгөхгүй бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээжийн жишийг зүгээр бодоод үзэхээр гэрээгээр зохицуулж байгаа харилцаан дээр энэ бол огт дурддаггүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг би тодруулаад байгаа. За дахиад нэг юм тодруулчих. Гадаадад байгаа эсвэл хорих хаал эдэлж байгаа биечлэн уулзах боломжгүй. Зан үйлийн хувьд одоо асуудалтай ийм тохиолдолд хүүхдтэйгээ уулзах цаг энтрийг одоо онлайнаар зохицуулж ингэж уулзах ийм зохицуулалт ер нь байж болох уу? Одоо уулзахгүй байгаа хүмүүс бол зөндөл байгаа л да хүүхдүүдтэйгээ. Тэгэхээр гадаад байгаа ээж аавуудын хувьд яах юм бэ? Салцсан салааг нь мэдхгүй яваад алга болцсон гэж хэлсэн шүү дээ. Тэдний хувьд одоо ямар зохицуулалт байх вэ? Хүүхдтэйгээ харилцаан дээр. За отгоны Саранчууд гишүүний асуултанд хариулъя. Ажлын хэсэг. За Саранчууд гишүүний асуултанд тодруулъя. Гэрээгээр зохицуулах харилцаа гэдэг
энд бол одоо гэрэлтийн гэрээний асуудлыг та ярьж байгаа шиг байна. Тэгээ гэрэлтийн гэрээний асуудал тусгаж болох зохицуултууд болон тусахыг хориглосон, өөрөөр хэлэх юм бол хориглосон зүйл дээр бол тэжээнд итгэх үе гэрлэгчдийн одоо тэжээнд итгэхтэй холбоотой үүргээ хязгаарласан ч гэдэг юм уу, ийм зүйлийг бол хориглоно гэдэг ингээд тодорхой заагаад өгсөн байж. Тэгэхээр одоо гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдэд тэжээнд итгэх үүрэг бол ямар ч тохиолдолд бол одоо тэр үүргээс үл чөлөөлөгдөхгүй энэ хуулийн зарчим. Тийм учраас бол одоо хүүхдийг асрамжиндаа авч үлдсэн хүн маань нөгөө гэрэл цуцлуулсан нөгөө хүнээсээ бол хүүхдийн тэтгэлэг гаргуулах энэ болцоо бол шүүхэн шийдвэрлээ явуулна. За хүүхдтэй уулзах асуудал бол шүүхийн шийдвэр дээрээ бол бас энэ хүүхдтэй уулзах. За гүйцэж хариулъя. Шүүхийн шийдвэр дээр нь хүүхдтэй уулзах цаг, хуваар энтрийг бол шүүхийн шийдвэрээр бол заагаад өгчих юм. Одоо энэ хуулиараа энэ дараагийн бас одоо гэр бүлийн процессын хууль дээр бол энэ түлхүү одоо наривчлагаа зохицуулагдсан байж. Тэгэхээр гадаадд байгаа гэрлэгчид одоо гэр бүлээ цуцлуулах гэдэг юм уу, энэ тохиолдолд бол захимаар одоо диплом төлөөлөгчийн газар байгаа газраас оролцох энэ хэлбэрээр бол одоо жишээ нь гэрэл цуцлуулсан тохиолдолд энэ хүүхдтэйгээ уулзах хэлбэр энтрийг бол шүүхийн шийдвэртэй хугацаа давтамж ямар байдлаар уулзахын гэдгийг нь бол тодорхой зааж өгөх юм байна. За Саранчулан гишүүн тодруулъя. За баярлалаа. Яг уу гэрээгээр шийдэж болно гэдэг нөхцөл төр болно гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр гэрээгээр шийдэж болохгүй байгаа асуудал төр одоо яах юм бэ л гэдэг байгаа байхгүй. Гэрээгээр шийдэх боломжгүй. За асархуун хөдөлмөр гэдэг чинь нөгөө хүүхдийн тэтгэмж чинь сургуулийнхын зардалд нь л арайч юу гэж одоо хүрч байгаа. Бараг царын хоолны мөнгөнд л арайч хүрч байгаа дүн байгаа даа шүү дээ. Одоо байгаа хүн дүнгээр харахаар. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд онцгой их асуудлууд байдаг. Тэгээ энэ дээр чинь хүүхэд асарж байгаа байхгүй. Асархуй чи өөрөө бүр ажил байхгүй юу. Тэгэхээр энэ ажлын харилцаан дээр яах юм бэ? Энийг яаж одоо тусах вэ гэдэг л юм би асуугаад байгаа. Тэгэхээр одоо байгаа хүүхдүүдээ одоо хаахрахгүй байгаа орхио явчихсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээжүүд өргөх толгоос аавуудад энд ямар ахиц гарах юм бэ? Ямар өөрчлөлт байх болоо? Энэ дээр мэдээлэл өгөөч ээ. Тэгээд 3 жил хамт амьдраад дундаасаа хүүхдтэй болсон хүмүүс гэрэлтэй адилхан харилцаатай болох уугүй юу? За ажлаас хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны хувийн эрхцүүлэлтийн дарга оюун зул таны асуултанд хариулъя. Хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр өвчлсөн байнгын асаргаа шаардлагатай сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс бол нэмэлт тэтгэлэг зардлыг гаргуулж болохоор хуулийн төсөл тусгаж өгсөн. Тэгээд дээрэс нь таны өмнөх асуултан дээр 3 жил одоо хамтран амьдарсан тохиолдолд гэрэлтэй адилгаж үзэх үү гэд асуусан. Энэ асуултанд бол хариулахад хуулийн төслөөр бол одоо 5-аас дээш жил нэг хаягт хамтран амьдраад дундын хөрөнгөтэй болсон. Гэхдээ аль ч хамтран амьдрагч маань өөр хүнтэй гэрэлтэй бүртгүүлээгүй байгаа тохиолдолд тэр хамтын амьдралд дуусаар болоход зөвхөн дундын хөрөнгөө хуваахад л энэ хуулийн төслөөр гэрэлтэй адилгаж үзэж байгаа. Тэрнээс бусад асуудлаар бол гэрэлтэй адилгаж үзэж байгаа зүйл байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг хамт амьдарч байгаа гэрэлтэй бүртгүүлээгүйч бай. Гэрэлтэй За хариултууд чи ер нь бол хуулиасаа гадуур нэг тийм ярилцлага маягтаа яваад ах юм. Яг яаж одоо хэрэгжих юм гэдэг юм чинь хуулийн дээр бол журмандаа заасан байж ээж наа чи хэрэгжиж штэ. Түүнээс та хэдийн санал дүгнэлтээр явахгүй. Цаана чинь хэрэгжүүлж байгаа хүмүүс нь шалондоо хэрэгжүүлж байгаа нөхцөл нь ондоо. Тэг хүний хамааралгүй юм нөхцөл байдлыг бид нар бий болгох чил энэ журам хууль хоёрыг чи хийгээд байгаа шүү дээ. За Хөрлбаатарын Баасан жаргал